Шинэ тулгар Монгол улс нисэх онгоцтой болох хүсэл сонирхол 1924-өөс 1925 онд эрчимжиж, ард иргэдийн дунд санаачлага өрнүүлж, цуглуулж хуримтлуулсан хөрөнгөөр анхны нисэх онгоцоо худалдан авч, мөн зөвлөлт холбоот улсаас Монгол ардын хувьсгалт цэрэгт тусламж болгон бэлгэлсэн Ю-13 байлдааны Р1 онгоцны анхны цуваа 1925 оны 5 дугаар сарын 25-нд хүрэлцэн ирснээр Монгол улсын нисэх хүчний түүх эхэлжээ. Анхны 3 онгоцон дээр хувьсгалт Монгол, хувьсгалт Нам, хувьсгалт залуучууд гэсэн үгсийг бичсэн нь ард түмний хөрөнгөөр бүтээсэн гэсэн утга санааг илэрхийлсэн байжээ. Энэхүү нисэх хүчний түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал нь дорнод хил дээрх 1936 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон хилийн мөргөлдөөн билээ. 1936 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Япон манжийн талаас 8 машинтай 200 гаруй цэрэг Монгол улсын хилийг нэвтэрч, үүний эсрэг нисгэгч Дэмбэрэл, Жамбаанар тус бүр 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сум бүхий Р5 онгоцыг жолоодон Тамсаг булангаас нисэн дайсны эсрэг цохилт өгч эхэлсэн байна. Энэхүү хилийн мөргөлдөөнд Жамбагийн онгоц дайсны суманд 30 удаа, Дэмбэрлийн онгоц 29 удаа тус оногдсноос өөр хохирол гараагүй бөгөөд Япон манжийн талаас 4 машин эвдэрч 100 шахам хүн алагдаж шархатсан гэж тэмдэглэгджээ. Японы нисэх онгоцны ажиллагаа 3 дугаар сарын 30, 4 дугаар сарын 1-ний өдрүүдэд идэвхжсэн боловч онцгийн хохирол учруулаагүй бөгөөд Япон манжийн тал 1934 оны дунд үеэс эхлэн Монгол улсын дорнод хил дээр удаа дараа хилийн зөрчил гаргасны эцэст энэхүү мөргөлдөөнд хүрсэн юм. Хил товтлогчдын дайралтыг эсэргүүцэн буцаасан нисгэгч Жамбаа, Дэмбэрэл нарыг бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 11-р тогтоолоор байлдааны гавьяаны 2 дугаар зэргийн одонгоор шагнасан боловч их хилмигдүүлэлтийн үед хувьсгалын эсэргүүн гиндэн дэмдийн бүлгийн гишүүн Японы тагнуул гэх хэрэг тулгаж цаазын ял оноожээ. Энэ нь Монгол ардын хувьсгалт цэргийн нисэх баригадын түүхэндх анх удаагийн томоохон байлдаан гэдгийг Иргэний нисхийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын дарга бэлтгэл хурандаа докторонт Батжаргал өөрийн бүтээлдээ дурджээ.